Өчирхэг хөрстэй гэрс хошуу нутаг хооронд гүйж аман зарыг бусаддаа түгээж байсан Монголын тархаа бутархай аймагуд Чингис хааны сүр хүчинд ор нэгтгэд холбоож ирсэн буухайг хүлэг мөрөн өртөө хүлээж авлаа. Улааж товтлогон өдтэй бичиг хүргэж эхэлсэн хүн төрлөختний мэдээлэл түгээх чухал энэ соёл улам боловсрч тусгай зиндаа бүхий элч нар гүйцэтгэж ирлээ. Улмаар хаан өгөөд харилцаа холбоог тэв алгасан хөгжүүлж эзэлсэн улсуудыг холбох болов. Монголчуудын хүч чадал авхаалж самба алсыг харсан ухаанаар харилцаа холбоо ийхүү хүрээгээд хэлсээр шин зүүнтэй золгов. 20 дугаар зуунд бид мэдээлэл цахилгаан шугамаар дамжуулж радио өргөн нэвтрүүлгийг цацж автомат утасны станц ажиллаж олон улсын цахилгаан холбооны байгууллагад гишүүнээр хэлсэж радио долгион болон харилцаа холбооны тухай анхны хууль батлагдаж үүрэн холбооны үйлчилгээ нэвтрэв. 21-р зуунд бид улс орон даяар өргөн зурвасын интернет үйлчилгээг эхлүүлж 3G, 4G сүлжээг нэвтрүүлж шуудангийн тухай хууль баталж өргөн нэвтрүүлгийг хуульчлан цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай болов. Гар утас хэрэглэгчийн тоо 4 сая болж хүн амын 80% интернет ашиглаж Mongolia төрийн захин үйлчилгээний платформыг хөгжүүлэн төрийн үйлчилгээг цахимаар авч мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулан 5G сүлжээ нэвтрүүлж үндэсний сансрын технологид баримтлах бодлогыг тодорхойлов. Өнөөдөр 21 аймгийн 331 суманд 52605 км урттай шилэн кабелийн сүлжээг суйрлуулж 14 ангиллын 778 тусгай зөвшөөрлийг олгож өөрн телефон холбооны 5 сая, хөдөлгөөн дөрвөн зурвасын 4 сая, суурин интернетийн 597 мянга, телевизийн олон сувгийн 758 мянган хэрэглэгчийг бий болгож энэ салбарт өдгөө 11527 ажилтан ажиллаж байна. Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2%-ийг дангаар нь бүрдүүлж, жилийн нийт орлого 2.5 их 80 төгрөгт хүрлээ. Дижитал эдийн засгийн нэмэгдэл өртөг жилээс жилд нэмэгдэж, салбарыг өргөжүүлэх, стартап экосистемийг хөгжүүлэх төслүүдийг бодлогоор дэмжиж, дотоодын хөрөнгө оруулалт 273.5 тэрбум төгрөгт хүрлээ. Америкийн нэгдсэн улс, Япон, Солонгос, Төв Азийн орнууд руу үйлчилгээ экспортлж, салбарын экспортын жилийн дунд хэмжээ 30-аас 45 сая Америк доллар боллоо. Дэвшилтэд ирээдүйд тэмүүлсэн зам цахимаар нэн тэргуунд цаашлан